Мөрний үеийн өрөвсний улмаас хөшиж өгдөх, гараа дээшээ өргөж чадахгүй болж хөдөлгөөний хязгаарлалтанд ордог байна. Ихэвчлэн 50 орчим насны хүмүүст ийхүү өвдөлт илэрдэг бөгөөд харин сүүлийн жилүүдэд залуучууд мөн эмнэлэгт их ирдэг болжээ. Мөрний үеийг хүрээлэх уутан нэмэртэй зөөлөн эд зузаарч үеинд наалцсны улмаас үеэр өрөвсөл үүсч өвдөх үүсний улмаас хөдөлгөөнд хязгаарлалт тогтдог байна. Ийм үед мөрөө хөдлөх, гараа өргөх болон эргүүлэх зэрэг хөдөлгөөнүүдийг хийх нь болцоог болдог байна. Мөрний үеийн хөлдсөн мах шиг хөдөлгөөнгүй болдог тул солонгосын уламж танах ухаанд хөлдөө мөр гэж энэхүү хүчнийг нэрлэсэн юм. Энэхүү хүчин илэрхэд нэн даруй эмнэлэгтэрж эмчилгээ хийх нь чухал байна. Часын солонгосын уламж тэмдгийн үе мөчний төвд ирвэл өвчин намдах, хөдөлгөөний хязгаарлалтыг тайлж өгөх зэрэг мэс заслын бус аргаар эмчилгээг явуулж байна. Хөдөлгөөний хязгаарлалтанд орсон мөрийг хөдөлгөөнд зүүнний эмчилгээгээр бүрэн эмчилж болдог байна. Эхлээд мөрний өвдөлт өгсөн хэсгүүдээр зүү тавьж, өвчтний гарыг дээш доош нь зөөлнөөр хөдөлгснөөр мөрний үеийг уян байлгах шингэнийг өөрөөр нь ялгуулж гарч ирж, мөрний үеийн хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулдаг байна. Хөдөлгөөнд зүүнний эмчилгээний дараа дараах эмчилгээнүүдийг хийх нь чухал байдаг. Үүнд богино хугацаанд өрөвсөл дарах шин бар урамлын гаралтай тариа болон зөгийн хортой зүүн тариур зэрэг уламжлалт эмчилгээний аргаар өрөвсөл болон өвчин дамтахаас гадна цусны эргэлтийг сайжруулан гэмтсэн холбоосуудыг сэргээж өгдөг байна. Мөрний үеийн хөдөлгөөний хязгаарлалтыг лавшруулж болохгүй юм. Часын эмнэлгийн зөөлөнийг төлжүүлж нөхөн сэргээх үйлчлэгээтэй уламжлалт эмнэлэг нь үе болон зөөлөнийг мөгөөс нь тэжээлөгч бэхжүүлэх үйлчлэгээтэй тул эмчилгээг дэмжиж үр дүнг сайжруулдаг. Бид булчин ширмсийг бэхжүүлж үе мөчний үйл ажиллагааг сайжруулах цогц эмчилгээг хийж байна. Ийхүү эмчилгээний хажуугаар физик эмчилгээг хослуулж хийвэл хөдөлгөөн улам уян болж мөрөө чөлөөтэй хөдөлгөх болцоотой болдог. Хөссөн мөрний хөдөлгөөнийг аажмаар зөөдрүүлж хөдөлгөөний хязгаарлалтыг тайлж өгснөөр мөр өвдөхөөс өмнөх үетэй адил эрүүл болгож өгдөг байна. Мөр өшгөд мэс заслын бус аргаар эмчлэх бүрэн болцоотой гэдгийг Часын солонгосын уламжлалт эмнэлэг танилцуулж байна.